Америк нэгдсэн улс Колорадо Grand Junction гэдэг газар байгаа бололтой. Америк үнэхээр том газар нутагтай, үнэхээр байгалийн хувьд гайхалтай юм аа. Тэгэхээр манай монголчууд бас манай Монголын байгаль хамгийн гоё гэж яриад идэг бид нар. Гэвч үнээр хэрэг дээр Солонгос өвөнөр, Япон өвөнөр яагаад Монголыг зорж байна вэ? Тэд зүгээр яг говийг үзэх гэж ирж байна уу? Хөвсгөл алааг үзэх гэж ирж байна уу? Яг үүндээ тэдэрт мөнгө нь байгаа. Тэд эсэн цүл үзхийг хүсвэл Сахарын цүлд очиод үнэхээр цүлд очиж болно, Египт рүү явж болно. Магадгүй гоё уул улс үзхийг хүсвэл тэд Швейцарыг зорж болох юм тийм ээ. Тэд нэг л зорилготой. Монгол охтууд хамгийн хөөрхөн, Монгол охтууд хамгийн хямдхан, хамгийн амархан. Тийм л зорилготой Монголд ирдэг. Монголд амьдардаг гадаад залуучуудын группээр ярьдаг юм нь Монгол охтуудтай хизээж битгий гэрлээрээ тэдэнтэй зүгээр л явалт. Тэд маш халамжтай, маш гоё охтууд гэж ярьдаг. Гэхдээ тэдэнтэй суух юм бол тэдний гэр бүлтэй суусантай адилхан бүгднгийн тэжээх хэрэгцээ гардаг. Монгол залуучууд хүүхдийнхээс өөр ямар ч чадваргүй, эрдэнэ боловсралгүй, арчаагүй, архичид гэж ярьж байна. Гашуун боловч үнэн үг шүү. Залуучуудаа бид хичээх цаг нь болсон баха.